За хавтгай дахь 2 цэгийг дайрсан шилүүний тэгштгэл. За энэ хичээлээр бид нэр ийм шилүүний тэгшгэлийг бичих. Тэгээ шилүүний чиглүүлэгч вектор гэж юу гэдэг вэ? Нормал вектор гэж юу гэдэг вэ? За тэндээс үндэслээд окторгуудын шилүүний тэгштгэл хавтгайтай үүсгэж байгаа харилцан байршил зэргийн суурийг тавина. За эхлээд жишээгээр эхлэе. За жишээлх юм бол А нэмцэг, Б нэмцэг энэ хоёр цэгийг дайрсан шилүүний тэгштгэл бичих гэж. За шилүүний тэгштгэл бичдэг үндсэн 3 арга байна. Нэгдүгüүрт нь шулуун гэдэг бол стандарт хэлбэрээр бол ийм хэлбэртэй байдаг. За тэгээд энэ шулуун маань А цэгийг дайрна гэхлээр энд нь x-ийн хооронд энийг орлуулад бичингүүт y нь ийм гарах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол А гүржих нь хасах 2 нэмэх нь Б гэдэг бол хасахныг гарч явах хэрэгтэй. За хасахныг гэдэг нь арталт нь өчжээ. За мөн адилхан энэ шулуун маань Б цэгийг дайрж явах хэрэгтэй. Б цэгийг дайрна гэдэг нь юу гэсэн үг вэ? X-ийн хооронд 3-ыг орлуулад хариу нь 5 гарч явах хэрэгтэй. За энэ системээ бодоод А Б-гээ олчихно. А Б-гээ буцаагаад эндээ орлуулад шилүүний тэгшгэлээр бүр бичигдчихнэ. За энэ аргын тухай бол суртлаа давтуулан дээрч байгаа 41 газар байгаа АИМ-тай сайхууд үзэр. За хоёрдугаар арга нь шууд налалтын олдог арга байна. Налалт нь болохоор y2-оос хасах нь y1 хуваах нь x2-оос хасах нь x1 гэсэн томьёогоор олдно. За энэ нь x1, энэ нь y1, x2, y2 гэсэн үг. За энэ томьёон дээр орлуулж налалтаа олоод тэгээ налалтаа олцсон бол тэгээ a тоо олцсон гэсэн үг. Нэмэх нь b. За энэ шулуун маань a-га олцсон байна. Энэ шулуун маань a цэгийг дайрна гэдгээ ашиглаад x-ийн хооронд 2-ыг орлуулад y-ийн хоорондыг хасахныг орлуулад тэгээ b-г олчиж болно. За эсвэл энийгээ ч гэсэн орлуулсан адилхан. За 3 дугаар арга нь болохоор x-ээс хасах нь x1, хуваах нь x2-оос хасах нь x1, y-ээс хасах нь y1, y2-оос хасах нь y1. Шууд энэ томьёонд орлуулад бас шилүүний тэгштэл бичиж болно. За өнөөдөр голчлон энэ томьёог ашиглах ийм хэлбэртэй болох тухай үзнэ. За эндээс бид нэр чиглүүлэгч вектор гэж юу хэлэх үү? За тэгээд бүр цаашлаад докторгуудах шилүүний тэгшлийг яаж бичих үү гэдэг нь энэ томьёоноос гардаг шүү дээ. Учираас эхлээд энэний тухай нэлээд нухацтай авч үзье. За жишээг гүйцээ. Өөрөөр 3 дугаар томьёог ашиглаад энэ хоёр цэгийг дайрсан шилүүний тэгшлээ бичье. Тэгэхээр x-ээс хасах нь x1, x1-ийн оронд нь хасах 2 байгаа учраас нэмэх нь 2 болчихно. Хуваах нь x2 гэдэг нь 3 байна. 3-аас хасах 2-аа хасахаар нэмэх 5 болно. За y-ээс хасах нь y1 нь хасах 1 байгаа. Тэгээ хасахын нэмэх нь 1 болчихно. Хуваах нь y2 гэдэг нь 5 байгаа. 5-аас хасах 1-ийг хасахаар 6 болно. За ингэж бичсэн шилүүний тэгшгэлээ бид нэр нэгдүгээр хэлбэр рүүгээ шилжүүлж болно. За жишээлх юм бол хоёр талыг нь 30-аар үржүүлчих юм бол 6x дээр нэмэх нь 12 тэнцүү 5y дээр нэмэх нь 5 болно. За тэнцүү нэмнүүний арт талд байгаа юмнуудыг урагшнаар оруулах юм бол 6x-ээс хасах нь 5y нэмэх нь 7 тэнцүү t гэсэн үг бол. 5y-г нөгөөд нь оруулаад бичих юм бол нэг ийм болно. 5-ны 6x нэмэх нь 5-ны 7. За шулуунаа ийм хэлбэртэй бичиж болно. Бас ийм хэлбэртэй бичиж болно. Бас ийм хэлбэртэй бичиж болно. За сүүлийн хэлбэрийг бол стандарт хэлбэр гэж нэрлэдэг. Энийг нь болохоор ерөнхий хэлбэр гэж нэрлэдэг. За бид нар стандарт хэлбэрийн тухай бол маш сайн мэддэг. За энэ бол жишээлх юм бол 5-ны 7 гэдэг бол O y-ийг тэглэхийг өгтөлж байгаа цэг нь. За энэ болохоор налалт нь. За энийг ашиглаад графикын зурж үзье стандарт хэлбэр ашиглаад. За сул гишүүн маань 5-ны 7. 5-ны 7 гэдэг бол 1.4 хавцаатай байгаа. За энэ хавцаа гэж бод. 5-ны 7.
За налалт маань юу гэсэн үг вэ гэхээр яг энэ цэгээс баруунгоор тийшээ 5 нэгж яваад тэгээд дээшээ 6 нэгж явна гэдгийг илэрхийлж байгаа. Баруун тийшээ 5 нэгж, дээшээ 6 нэгж яваад энэ дээр нэг цаг гарч байна. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёрыг дайрсан шулуун ингэж зурагдана гэдгийг илэрхийлж байгаа. За одоо бүгдөө энэ хэлбэрийг харах юм бол энд 5, энд 6 гэж. Өөрөөр хэлэх юм бол эндээс ийшээ 5 нэгж яваад дээшээ 6 нэгж явна. Тэгэхээр нэг иймэрхүү вектор гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол энийг вектороор илэрхийлэх юм бол за L гэдэг вектор бол 5 6 гэх юм бол энэ улаан вектор гарч ирнэ. Энэ вектор юуг илэрхийлээд байна вэ гэхээр энэ шулууны чиглүүлэгч вектор юм. Чиглүүлэгч вектор. Тэгээ хэрвээ бид нар шулуунаа ийм хэлбэрээр бичих юм бол хуваарьт нь гарч иж байгаа энэ хоёр тоон энэ шулууны ямар чиглэлтэй байгааг илэрхийлж чаддаг векторыг илэрхийлдэг байх нэ. Энэ хоёроор зохиосон векторыг бид нар тэгээ чиглүүлэгч вектор гэж нэрлэдэг. За энэ нь бол бидний нөө налттай яг адилхан ингэж гарч ирнэ. За энэ дэлгэцээ ашиглаад дахиад нэг зүйлийг хэлье. Ерөнхий хэлбэрийг харах юм бол x-ийн өмнөх коэффициент 6, y-ийн өмнөх коэффициент хасах 5 байна. За тэрийг төсөөлүүлээд зурах юм бол эндээс ийшээ 6 нэгж яваад за доошоо 5 нэгж яваад тэгээд нэг ийм вектор гарч ирнэ. Та нэг иймэрхүү. Энэ вектор юуг илэрхийлдэг вэ гэхээр яг энэ шулуунтайгаа перпендикуляр векторыг илэрхийлдэг. Перпендикуляр. Тэгэхээр ерөнхий хэлбэрээр өгсөн ийм шулуун байж ах юм бол x-ийн өмнөх коэффициентийг бичлээ, y-ийн өмнөх коэффициентийг бичлээ. Нэг n вектор гэж тэмдэглэе. Энэ бол уг шулууны нормал вектор болдог. Нормал вектор буюу түүнтэй перпендикуляр векторыг илэрхийлдэг. Хэрвээ шулуун ийм хэлбэртэй байх юм бол хуваарьт нь байгаа 2 тоон чиглүүлэгч векторыг илэрхийлдэг байх нь. Хэрвээ ерөнхий хэлбэртэй буюу ийм хэлбэртэй байх юм бол x, y-ийн өмнөх коэффициент нь нормал векторыг илэрхийлдэг. За энэ бол окторгуудах шулуун дээр маш чухал үүрэгтэй учраас сайн ойлгож аваарай. За одоо хэд хэдэн жишээ авч үзье. Жишээ авахаас өмнө бас дахиад нэг зүйлийг тодруулъя. За бидний үзээд байгаа энэ хэлбэрийн хувьд бол энэ нь чиглүүлэгч вектор байхаас гадна энд байгаа 2 тоо. За энэ жишээлх юм бол энэ x-ээс хасах нь хасах 2 байгаа. Энэ болохоор y-ээс хасах нь хасах 1 байгаа. Энэ 2 тоон юуг илэрхийлдэг вэ гэхээр хасах 2 хасах 1 гэсэн цэгтэй координаттай цэгийг дайрна гэдгийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ 2 цэгийг харчих юм бол бид нар ямар цэгүүдийг дайрж байгаа юм бэ гэдгийг тодорхойлж болдгоо гэсэн үг. Энэ хэлбэрийн бас нэг давуу тал. За одоо жишээнд оръё. За А цэгийг дайрсан ийм чиглүүлэгчтэй шулууны тэгтэл бич. За тэгээ бид нэр үзээд байгаа 3 дахь хэлбэрээр бол x-ээс хасах нь x1 байх хэвээр. Дайрж байгаа цэгийнхний координат нь ийм байгаа учраас ингэ чинь. За налалт нь биш чиглүүлэгч нь ийм координаттай учраас энд нь хасах 1 гэж бичнэ. Y-ээс хасах нь энэ цэгийг дайрж байгаа гэхлээр энийгээ бичээд хуваах нь энэ. Ингээл чинь маш амархан. Тэгээ чиглүүлэгч вектор өгсөн байгаа тохиолдолд бид нэр ийм хэлбэрээр нь бичих юм бол илүү хурдан амархан бичигдэнэ гэсэн үг. За жишээ 3 нь энэ шулуунтай параллел ба ийм цэгийг дайрсан шулууны тэгштэл бичгэнэ. За бид нэр шулууны тэгшлээ одоондоо мэдэхгүй байгаа. Гэхдээ x-ээс хасах нь энэ цэгийг дайрж байгаа учраас хасах нь 1. За энэ доотлолт нөгөө тоог одоондоо мэдэхгүй учраас А гэж. Y-ээс хасах нь 2-ыг хуваах нь B. За 2 гэдэг нь бол мэдээж энийг илэрхийлж байгаа. За ийм шулууны тэгштэл бичнэ. Бид нар тэгээ одоо А, Б-г олох хэрэгтэй. За тэгэнгүүт өгөгдсөн байгаа энэ шулууны чиглүүлэгч вектор нь L1 гэх юм бол 3 4 байна. Манай энэ шулууны чиглүүлэгч вектор нь L2 гэх юм бол A, B байна. Энэ хоёр хоорондоо параллел байх хэрэгтэй. За энэ хоёр хоорондоо параллел байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэхээр за ер нь бол шууд энэ А нь 3-тай тэнцүү.
B-ийн дөрөвтэй тэнцүүгээ бичсэн ч болно. Ер нь бол энэ хоёр шулуун хоорондоо параллел байна гэдэг нь А куб нь 3, B куб нь дөрөвтэй тэнцүү байх ёстой. Хоёр вектор коллинер авахын тулд юм байна. За энийг хэрвээ K гэх юм бол А нь 3K, B нь 4K гэж гарч ирнэ. За тэгээд А-гийн оронд 3K, B-ийн оронд 4K гэж авчиж болно. Тэгээд угаасаа бичснийхаа дараагаар K-ууд нь хурагдаад шууд ингээ гадарчихна гэсэн үг. За одоо шулууны ерөнхий хэлбэр буюу энэ хэлбэрийн тухай жоохон судлаа. Өөрөөр хэлэх юм бол хэрвээ шулуун ийм хэлбэртэй байх юм бол x өмнөх коэффициент нь энэ бичигдээд y өмнөх коэффициентийг ингээ бичих юм бол энэ вектор нь нормал вектор болдог. Хэрвээ чиглүүлэгч вектортэй холбоотой бодлогоор жих юм бол энэ хэлбэрээр ашиглах хэрэгтэй. Нормал вектортэй бодлогоор жих юм бол энэ ерөнхий хэлбэрээр ашиглах хэрэгтэй. За одоо ерөнхий хэлбэртэй холбоотой хэрэд жишээ авч үзье. За ийм вектортэй перпендикуляр бөгөөд ийм цэгийг дайрсан шулууны төгсгөл бичнэ. За ийм вектортэй перпендикуляр гэж байгаа. Перпендикуляр гэхээр энэ вектор нь өөрөө бидний бичих гээд байгаа шулууны нормал вектор нь болно гэсэн үг. Бид нар нормал векторыг мэдж байгаа бол шууд ерөнхий хэлбэрээр ашиглавал амар байдаг. За AX дээр нэмэх нь BY нэмэх нь C тэнцүү T гэсэн ийм төгсгөл бичих гэж байгаа юм байна. За энэ A вектор энэ A-т хоёр хоорондоо шал өөр шүү. Уг нь бол энийг өөрсгөө тэмдэглэх ёстой. За гэхдээ ингэж өгч. За ингэнгүүт манай бичих гээд байгаа энэ ерөнхий хэлбэрээр бичигдсэн энэ төгсгөлийн нормал вектор нь энэ гэдгээс шууд энэ А нэг юм байна. B нь хас 2 юм байна гэж шууд мэдчихнэ. Өөрөөр хэлэх юм бол нэгийг үржих нь x, хасах нь 2-ыг үржих нь y, нэмэх нь c тэнцүү t гэсэн ийм хэлбэртэй байна гэд. Ингээд шулууны хадагчлалыг биччихнэ. За тэгээд одоо бид нэр c-г олох дутуу байгаа байна. C-г олохын тулд яах вэ гэхээр энэ цэгийг дайрна гэдгийг ашиглана. Өөрөөр хэлэх юм бол x-ийн оронд хасах 3-ыг орлуулах юм бол за хасах 3, хасах нь 2-ыг үржих нь 4, нэмэх нь c тэнцүү t гэдгээс c тэнцүү за энэ нь бол хасах 8 болно. Хасах 11 гэхлээр нэмэх 11 гэж гарч ирнэ. Тэгээ энийг авчирч эндээ орлууллаа. За гүйцэд бичих юм бол x-ээс хасах нь 2y, нэмэх нь 11 тэнцүү t гэсэн төгсгөл манай бодлогын нөхцөлийг ангина. За эндээс энийг бид нэр стандарт хэлбэрлүүгээ шилжүүлсэн ч болно. За нөгөө нэг хэлбэрлүүгээ шилжүүлсэн ч болно. За жишээ 5. Энэ шулуунтай перпендикуляр бөгөөд ийм цэгийг дайрсан шулууны төгсгөл бичнэ. За энэ шулууны хувьд бол чиглүүлэгч вектор нь 3, 2. Өөрөлдөх юм бол шууд энэ хоёр нь чиглүүлэгч вектор болно. Манай бичих гээд байгаа шулууны перпендикуляр бичих гээд байгаа шулуун нь энэ шулуунтай перпендикуляр байна гэхэлэр энэ нь өөрөө нормал вектор нь болно гэсэн. Тэрийг бичих гэж байгаа төгсгөлийн нормал вектор. Тэг бичих гэж байгаа шулуунаа бид нэр AX дээр нэмэх нь BY нэмэх нь C тэнцүү T гэж үзэх юм бол А нь өөрөө 3 юм байна. Харин B нь болохоор 2 юм байна. Шууд ингэж болчихно. Өөрөөр хэлэх юм бол 3x дээр нэмэх нь 2y нэмэх нь c тэнцүү t. За ийм байна. За одоо c-г олохын тулд мэдээж энэ c-г ашиглана. X-ийн оронд t-ийг орлуулах юм бол за 3-ыг үржих нь t нэмэх нь y-ийн оронд 3-ыг орлуулад энэ t гарч ирэх ёстой. За мэдээж эндээс энэ бол шууд t болчихно. Энэ 6 тэнцүү гэдгээс c тэнцүү хасах 6 гэж ордно. Энийг эндээ орлуулах юм бол 3x дээр нэмэх нь 2y хасах нь 6 тэнцүү t гэсэн төгсгөл гарч ирнэ. За бид нэр ерөнхий хэлбэрээр өгөгдсөн төгсгөлийн хувьд бол x, y өмнөх коэффициентуудаар зохиогдож байгаа вектор нь нормал вектор байт юм байна гэдгийг ойлгож авлаа. Харин ийм хэлбэртэй өгөгдсөн байх юм бол хуваарьт байгаа тоонуудаар зохиогдож байгаа вектор нь чиглүүлэгч вектор юм байна гэдгийг ойлгож авлаа. За окторгууд дээр байгаа шулууны хувьд чиглүүлэгч вектор гэдэг маш чухал ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл ийм хэлбэртэй өчөөд ингэж гарч ирнэ.
Огторгуу дээр байгаа хавтгаан тэгштгэлийн хувьд бол нормал тэгштгэл гэж маш чухал ойлголт байна. Тэр нь үндсэндээ бол энэнтэй ижлэх нь гарч ирдэг. За одоо шинээр параметрт тэгштгэл гэдэг юмны тухай товчхон үзээд тэгээд энэ удаагийн хичээлээ дуусгая. За жишээлх юм бол энэ тэгшгэлийг авч үзье. За шинээр зохиоч x-ээс хасах 4-ыг хуваах нь за 5 гэжиг. Y дээр нэмэх нь 2-ыг хуваах нь за энд нь хасах 1 гэжиг. За энэ шалгууны тэгштгэл. За энэ шалгууны тэгшгэлийг параметр хэлбэрлэлөөр шилжүүлэхийн тулд яадаг вэ гэхээр энэ хоёр хоёулаа тэнцүү хэмжээнд нь ямар нэгэн t параметрт оруулаад ирье. За тэгээд энэ хоёр хоорондоо тэнцүү гэдгээс юу гэж гарч ирэх вэ гэхээр хоёрлыг 5-аар жуулчих юм бол x-ээс хасах нь 4 нь 5t болно. За эндээс мэдээж зэрэг x тэнцүү 5t дээр нэмэх нь 4 бол. За яг үүнтэй адилханаар энэ нь бас энэтэй тэнцүү гэдгээс хоёр талын хасах нэгээр үзүүлэх юм бол y дээр нэмэх нь 2 нь хасах t болно. За эндээс мэдээж зэрэг y тэнцүү хасах t дээр t-гээс хасах нь 2 гэсэн юм бол. За ингээд бичсэн энийг болохоор бид нэр тэгштгэлийн параметр хэлбэр гэж нэрлэдэг. За параметр хэлбэрээр өгсөн тэгштгэлийн хувьд бол t-гийн урталт байгаа энэ коэффициентууд нь чиглүүлэгч векторын илэрхийлнэ. Сул байгаа энэ хоёр тоо нь болохоор за энэ хасах тэмдгээр үзүүлнэ шүү. Энийг хасах 4, энийг нэмэх 2 гэдээ авах юм бол зөв шууд 4 хасах 2 гэдэг байгаа. Энэ утгууд нь энэ шалгууны дайрж байгаа цэгүүдийг илэрхийлнэ. За жишээ олгоод нэг бодлого үү. Жишээ хэдүүлээ. Жишээ 6 юм байна. За x тэнцүү 5t-гээс хасах 1, y тэнцүү хасах 2t дээр нэмэх нь 3 гэсэн ийм параметр тэгштгэл байсан гэж бод. Тэгвэл энэ тэгштгэлийн энэ шулуун энэ цэгийг дайрдаг. Бол энэ мэддэхгүй байгаа А нь хэд вэ гэсэн бодлого өгд. За энэ дээр яасан бэ гэвэл ямар нэгэн t-ийн хувьд энд нь тэр утга орлуулад нэг утга гарч ирнэ. Энд нь нэг утга орлуулахад энэ гарч ирсэн байх нь. Y нь 3 гэж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл эндээс бид нар юу гэж болох вэ гэхээр тэр t нь ямар байсан бэ гэдгийг олох боломжтой гэсэн үг. 3 тэнцүү хасах 2-ыг үржих нь t нэмэх нь 3. Өөрөөр хэлэх юм бол энэ y нь 3 гэдэг чинь энэнийх нь оронд 3-ыг орлуулад энэ бичлээ гэсэн үг байхгүй юу? За эндээс юу гэж гарч ирэх вэ гэхээр хасах 2t тэнцүү тэг болно. Эндээс t нь тэг гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол t нь тэг үед y нь 3 гарах юм байна. Тэгвэл энэ олсон тэг гэдгээ энд нь орлуулад x тэнцүү 5-ыг үржих нь тэг хасах нь 1 буюу хасах 1 гэж гарч ирнэ. Өөрөөр хэлэх юм бол t нь тэг үед y нь 3 гарна, x нь харин хасах 1 гарах ёстой. За энэ жоохон амархан жишээ болчлоо. Өөрөөр хэлэх юм бол яг энэ тоон энтэй адилхан болчлоо. За дахиад нэг жишээ авч үзье. За энэ тэгштгэл ийм цэгийг дайрдаг бол n-ийг олгоо гэсэн бодлого чиг. За энэ жишээний хувьд бол энэ нь мэдгэж байгаа, n нь мэддэхгүй байгаа. За энийг нь ашиглаад бид нар юуг олно? T-г эхлээд олчих. Өөрөөр хэлэх юм бол энийг мэдээд байгаа хгүй, энэ x-ийг мэдээд байгаа гэсэн үг. Хасах 2 тэнцүү хасах 2t дээр нэмэх нь
10. За Т-ийн оронд ямар тоо байх юм бол x нь хас 2 гарах вэ гэдгээ бодож болно гэсэн үг. За эндээс хас 2-оо хойш нь оруулаад ер нь бол 2t тэнцүү 12 болох юм байна. Эндээс t тэнцүү 6 гэж гарч ирнэ. Хэрвээ энэ төслийн t-ийн оронд өөрөлдөх юм бол энэ t параметрийн оронд 6-г орлуулах юм бол x нь хас 2 гарах юм байна. Тэгэхээр y нь хэд гарах вэ гэдгийг нь олохын тулд мэдээж хэрэг энэ t-ийн оронд 6-г орлуулчихна. y тэнцүү 3-ыг өрчин 6 хасах нь 2 гэхлээр 18, 18-аас 2-ыг хасаад 16. За өөрөөр хэлэх юм бол энэ тоо нь 16 гэж болтноо. За энэ хичээлийн төгсгөлд огторгуу дээр байгаа хойцыг дарсан төслийн тухай товчхон дүрдэд өнгөрье. За жишээлх юм бол А нь болохоор хасах 1, хасах 2, нэмэх 4 гэсэн координаттай цэг байлаа. Б нь болохоор за нэмэх 1, нэмэх 3, нэмэх 2 гэсэн. За ийм координаттай цэгүүд байсан гэж бодъё. Тэгвэл энэ хоёрыг дарсан шалгууны төслийг бичгтээ x-ээс хасах нь x1, x2-оос хасах нь x1, y-ээс хасах нь y1, y2-оос хасах нь y1. Өнөөдрийн бидний хавтгай хоёр зэгийг дарсан шалгууны төсөл бичдэг энэ том методтой чиг адилхан. Тэгснээр артталт нь z-ээс хасах нь z1, z2-оос хасах нь z1 гэсэн энэ томьёог ашигладаг. За энэ томьёон дээр орлуулах юм бол юу болох вэ гэхээр x-ээс хасах нь хасах 1 байгаа, хасахын нэмэх 1 болчихно. Хуваах нь x2, за энэ чинь x1, y1, z1, x2, y2, z2. За x2-оос 1-ийг хасах юм бол энд нь 2 болчихно. За y-ээс хасах нь y1-ийн оронд хасах 2 байгаа учраас нэмэх нь 2 болчихно. За энд нь шууд 5 болно. Энэ 3-аас хасах 2-ыг хасахаар нэмэх 5 болчихно. За тэгээд z-ээс хасах нь z1 нь 4 байгаа. Хуваах нь z2 нь 2 байгаа юм байна. 2-оос 4-ийг хасаад хасах 2 гэж гарч ирнэ. За ингээд шалгууны төсөл бичигдэж байна. За огторгуу дээр байгаа шалгуун бол ганцхан ийм л хэлбэрээр бичигдэнэ. Бас параметр хэлбэрээр бичиж болно. Түрүүнийх шиг адилхан энийг t тэнцүүлж жагаад параметр хэлбэрээр бичиж болно. За яг өмнөхтэй адилханаар энэ 3-аас бүтсэн 2, 5, хас 2 гэдэг энэ векторыг бид энэ шалгууны чиглүүлэгч вектор гэж нэрлэнэ. За яг өнөөдрийн хичээл дээр үзсэнтэйгээ яг адилхан чиглүүлэгч вектор. Харин огторгуу дээр байгаа шалгууны хувьд бол нормал вектор гэж байхгүй. Өөрөөр хэлэх юм бол ямар нэгэн вектортэй перпендикуляр шалгуу гэх юм бол төгсгөлгүй болон шалгуу гарч ирдэг учраас нормал векторын тухай ойлголт байхгүй. Харин шалгууны хавтгайн тэгтгэлийн хувьд бол нормал вектор гэж байгаа, чиглүүлэгч вектор гэж байхгүй. За хавтгай дээр байгаа шалгуун дээр бол нормал вектор, чиглүүлэгч вектор гэдэг зүйл байдаг бол огторгуун геометр дээр шалгууныхын хувьд чиглүүлэгч вектор гэж ганцхан ойлголт байна. Хавтгайхын хувьд бол нормал вектор гэж ганцхан ойлголт байна. За тэрнийхэн тухай дараагийн хичээл дээр дэлгэрэнгүй дахиад тайлбарлана.